Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улс болон Хятадын төлөөлөгчид амралтын өдрүүдээр уулзсан. За үүний үр дүнд худалдааны асуудлаа шийдвэрлэхээр болсон. За ингээд харилцан тарифа бууруулах шийдвэр гаргасны дараа зах зээл сэргсэн таатай мэдээ гарсан байна. За хоёр улсын хооронд бол худалдааны дан өрнөд байгаа. За харилцан бие биенээ тарифаар далайлгах ийхүү бодлогыг хэрэгжүүлж байсан. Ингээд талууд бол харилцан ширээний ард сууж болохгүй байгаа асуудлуудаа ярилцах ийм боломжтой болсны дараагаас зах зээл ийм сэргэж байгаа юм байна. За тухайлх юм бол Америкийн нэгдсэн улс гайлын татвараа Хятадын бараа бүтээгдэхүүн 145% татвар ногдуулсан байсан бол үүнийг 30% бууруулж байгаа. За харин Хятад бол мөн хариуд татварыг Америкийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан байсан. За энэ нь бол 150% татвар байсныг 10% хүртэл бууруулах ийм шийдэлд хүрсэн байгаа. За энэ одоо хоёр талын тохиролцсон шин тохиролцооны дагуу Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Liberation Day буюу чөлөөлөх өдөр зарласан Америкийн барааны Хятадын бараанд харилцан татвараа 10% хүртэл бууруулж байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улс болохоор опиодын дайн буюу мансууруулах бодистой тэмцэх ийм дайны хүрээнд фентанилийн хууль бус худалдааг дасан зохицох зорилгоор Бээжинд шахалт үзүүлэх зорилгоор 20% татвар ногдуулсан байсан. За үүнийгээ бол хിവэр үлдээж байгаа юм байна. За мөн тарифын бус арга хэмжээгээ бас харилцан түтгэлзүүлэх талаар бас талууд ярилцсан юм байна. Гэхдээ энэ татварыг одоо төр бууруулж байгаа шийдвэр бол 90 хоногийн хугацаанд бол түтгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа. За хэрвээ талууд 90 хоногийн хугацаанд зохих ёсны тохиролцоонд хүрч чадахгүй бол үргэлжлүүлэн татварыг ногдуулна гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдгдсэн. Гэхдээ Дональд Трамп за энэ татварыг бол бүр мөсөн одоо зогсоо цуцлагаасаа илүүтэйгээр бид нэр цаашдаа ахиц дэвшил гарахгүй бол 3 сарын дараа ахиж нэмэгдүүлж магадгүй. Гэхдээ өмнө нь одоо энэ ногдуулаад байгаа 145% хүртэл болгож татвараа нэмэгдүүлэхгүй гэсэн ийм төсөөлөлтөй байгаа мэдгдсэн байна. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жинпинтэй 7 хоногийн сүүлээр ярилцах боломж тохионо гэж найдаж байгаагаа мэдгдсэн байна. За энэ одоо хоёр улсын хоорондын үүсэт байсан худалдааны хурцтмал байдал буурсныг зах зээл цаашаа хүлээн авсан. За энэхүү мэдгдлийн дараа S&P 500 индекс 3.3%-аар өссөн, Dow Jones индекс 2.8%-аар, Nasdaq-ийн индекс 4.3%-аар өссөн ийм үзүүлэлтүүд гарсан байна. За энэ одоо өсөлт нь бол энэ эдгээр индексүүдийн жилийн өмнөх одоо индексийн өсөлттэй адилхан хിവэр байгаа. За мөн чөлөөлөх өдөр гэж нэрлэгдсэн 4 сарын 2-ны өдөр тарифыг нэмэгдүүлэх мэдгдлийн дараа гаргасан зах зээлийн уналтаа ихүү бүрэн буцааж авсан байна. За мөн Wall Street томоохон компаниудын хувьцаа өссөн ийм нааштай мэдээлэл бас гарсан байна. За Target, Home Depot, Nike зэрэг компаниудын хувьцаа өссөнийг мэдээлсэн байна. За мөн Nvidia, Amazon, Apple болон Facebook компани, толгой компани болох Meta компаниудын бас хувьцаа ч гэсэн огцон өссөн ийм үзүүлэлтүүд гарсан байна. За мөн даваа гарагт бол Европын хөрөнгийн биржүүд мөн өсөлт гаргасан байна. За мөн Хонконгийн Hang Seng индекс 3%-аар өссөн гэсэн ийм таатай мэдээллүүд дэлхийд даяар ажиглагдаж байна. За мөн тээврийн компаниудын хувьцаа өсгсөн ийм үйл явдал болж байна. За Дайны Maersk компани хувьцаа 12%-аар, за Германы Hapag Lloyd компани индекс хувьцааны үн бол 14%-аар өссөн байна. За ингээд энэ одоо мэдгдэлтэй холбогдуулан Германы болон Дайны компаниудаас BBC агентлагт бас ярилцлага өгсөн. За энэ үеэрээ Хятад болон Америкийн нэгдсэн улсын хооронд өрнөж байгаа энэ худалдааны хэлэлцээ, яриа хэлэлцээнд зөв чиглэлд хийсэн алхам болж байна. За одоо бид нар бол манай үйлчлүүлэгчд хэрэгтэй урт хугацааны таамаглах боломжтой байнгын хэлэлцээр байгуулагдана гэж найдаж байгаагаа мэдгдсэн. За мөн Америкийн нэгдсэн улсын үндэсний жижиглэн худалдааны холбоо энэхүү хэлэлцээрийг бүтээмжтэй хэлэлцээр болж чадсан гэж ийм сайшаасан мэдээлэл хийсэн байна.